Дээшээ харж хөвтөд хоёр гараа биеэс үл ялэг зайтай гарын алгыг дээш харуулад хөл хоорондоо мөрний хэмжээний зайваа шагаан гадна талын шагааг газарлан унааж өгье. Амьсгалаа зөв авж байгаа эсгийг шалгая. Хоёр гараа хөвлийн дээрээ тавиад амьсгалаа аваад гидсийг бөмбөглөхөд амьсгалаа гаргаад гидсийг газар руу шахаж өгье. Давтаад 3 удаа хийцгээе. Ингээд дасгалдаа орё. Баруун хөлийн өвдгөр нуглаа тэрвэрээ. Зүүн хөлийн идэвхтэй буюу чанга хөлийн ургамнуудыг тэлвээ тааж руу харуул. Амьсгалаа аваад өвдгийг биеэс холдуулаад амьсгалаа гаргаад өөрлөгөө шахаж өгье. Дахиад автаад хий. Амьсгалаа авлаа. Амьсгалаа авахдаа өвдгийг биеэс холдуулаад амьсгалаа гаргахдаа хоёр мөрийг газар руу өвдгийг бие рүү түлхэж өгье. Амьсгалаа аваад гаргахдаа өвдгийг үл ялэг хажуу тийш суг руугаа шахаж өгье. Дахиад тавтаад хий. Амьсгалаа аваад гаргая. Энэ дасгалыг 6-аас 8 удаа тавтаад хийгээрэй. Одоо амьсгалаа аваад гаргахдаа баруун хөлийн өвдгийг баруун тийш газар руу унааж өгье. Баруун өвдгөн дээр баруун гарыг тавиад зүүн гарыг алтлаад гарын алхыг доош харуул. Харцыг айжхан зүүн гарын үзүүрлөө чиглүүллээ. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд амьсгалаа гаргаад эсрэг тийш нь хий. Баруун өвдгийг зүүн тийш унгаад зүүн гарыг өвдгөн дээр тавиад баруун гарыг алтлаад харцыг баруун гарын үзүүрлөө чиглүүллээ. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд баруун хөлийг өвдгөр нуглан бие рүүгээ шахаад хөлийн уулыг дээш тааз руу харуулъя. Баруун гараараа баруун хөлийн шагаан гадна талын шагаанаас бариад бие рүүгээ шахаж өгье. Энэ хооронд амьсгалаа аваад гаргаарай. Амьсгалаа гаргаад баруун хөлийг чигээд зүүн хөлийн өвдгийг нуглаад ирье. Өмнөх дасгалаа давтаад хийцгээе. Амьсгалаа аваад өвдгийг биеэс холдуулаад амьсгалаа гаргаад өвдгийг өөрлөгөө шахаж өгье. Амьсгалаа аваад өвдгийг биеэс холдуулаад амьсгалаа гаргахдаа хоёр мөрийг газар руу өвдгийг бие рүүгээ түлхэж өгье. Амьсгалаа аваад өвдгийг холдуулаад амьсгалыг гаргахдаа сууг руугаа шахаж өгцгөөе. Яг баруун талд хийсэн шигээ энэ дасгалыг давтаа 6-аас 8 удаа хийн. Гол нь амьсгалаа дасгал хөдөлгөөнтэй цуг хослуулаад хийх. Амьсгалаа аваад гаргахдаа зүүн өвдгийг зүүн тийш унаагаад зүүн гарыг өвдөн дээр тавиад баруун гарыг алтлая. Гарын алга доош харсан харцыг баруун гарын үзүүрлөө чиглүүллээ. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд эсрэг тал руугаа өвдгийг унгаад баруун гар зүүн өвдгөн дээр зүүн гарыг алтлая.
Харцыг 100 гарын үзүүрлүү чиглүүлээд тайван амьсгалаа аваад гаргацгаая. Амьсгалаа аваад биеийн төв дээрээ зүүн үлний өвдгийг нуглаад зүүн үлийн уулыг дээш таац руу харуулад шагаан гадна талаас зүүн хөлийн уулыг байрж өгье. Амьсгалаа гаргаад зүүн хөлийг буулгаад хоёр хөлийг нийлүүлээд хоёр хөлийн өвдгийг нуглаад тэврээ. Хоёр өвдгийг бие рүүгээ шахаад өвцгийг аль болох газар руу наалдуулж өгөөд эсвэл хоёр тишээ найгаад нурууны доод үеинд массаж хийж өгч болно. Хоёр хөлийн уулыг дээш таац руу харуулад гадна талын шагаанаас уулыг бариад хүүхэд байрлалд орё. Эсвэл хоёр тишээ дахиж найган массаж хийж өгч болно. Амьсгалаа гаргаад хоёр хөлийг буулгацгаая. Хажуу талаараа зөөлөн өндөйн босоод өөрт дэвтэйхэн байрлалаар завилж сууя. Ингээд завилж суухдаа блок болон хүнжил дээр сууж болно. Нурууцыг биеийг дээш сунгаж өгнө. Өвдөг шагаа хэрвээ өвдөживэл хүнжил гуйныхаа доор юм уу шилбэний завсар тавиад байрлуулж өгч болно. Амьсгалаа дахиад зөв авж байгаа хэсгийг шалгацгаая. Амьсгалаа аваад гарахдаа толгоогоо баруунаас зүүн тийш эргүүлж өгье. Тойрог хэлбэрээр зураад хүзүүний нуглан бүр үе бүрийг амрааж халааж өгцгөөе. Эсрэг тийш нь давтаад хий. Амьсгалаа аваад биеийн төв дээрээ баруун гарыг дээш таац руу өргөөд зүүн чихнээр тавилаа. Баруун чихийг баруун мөрөн дээр хүзүүний зүүн талыг сунгаж өгье. Харцыг үл ялыг доош баруун гуй руу чиглүүлээд зүүн арыг сунгаж өгье. Амьсгалаа зөөлөн аваад гаргаарай. Амьсгалаа аваад биеийн төв дээрээ амьсгалаа гаргаад завсуулаа. Эсрэг талдаа давтаад амьсгалаа аваад баруун гар дээш таац руу зүүн гарыг дээш таац руу өргөөд баруун чихэн дээр тавь. Зүүн чих зүүн мөрөдөө нийлсэн. Хүзүүний баруун талыг сунгаж өгье. Харцыг үл ялыг хажууд доош харуулсан. Баруун арыг сунгая. Амьсгалаа аваад гаргаад биеийн төв дэрлээ. Мөрөө урагшаа дээш нь хоош доош эргүүлэн амрааж өгье. Амьсгалаа аваад хоёр гарыг алтлаад хоёр талаас ханд түлхэж байгаа мэт сайтар шахаад түлхээд өгье. Ханан шахуулж ингэж төсөөлөө тэр хааныг сайтар түлхлээ. Амьсгалаа авч гарахдаа гарыг дотогш нь эргүүлээ. Энэ дасгал маань биеийг хурдан халааж өгдөг. Эсрэг тийш нь эргүүллээ.
хоёр гарын алгыг атгаад бугууг дээш доош хөдөлгөн чилээг нь гаргацгаая. Дохоогоо татагш нь эргүүлье. Гадагш нь эргүүллээ. Амьсгалаа гаргаад хоёр гарыг буулгаад мөрчилсөн байгаах мөрнийхөө жилээ гаргаж эргүүлж өгье. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу амьсгалаа гаргаад баруун гар газар 100 гар чихний дээгүүр. Биеийн хажууг сумгаж өргөцгөөе. Амьсгалаа аваад гаргаад амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу эсрэг тийшээ унлаа. Мөрөө хавчихгүй мөр чихнээс зайтай байна. Дээш тааз руу амьсгалаа гаргаад урагшаагаа сунъя. Хоёр гарыг сайтар сунгаад нурууг тэгшлээд амьсгалаа аваад гаргах болгондоо урагшаа тэмүүлж өгье. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу амьсгалаа гаргаад хоёр гарыг буулгацгаая. Амьсгалаа аваад цээжийг нээж өгөөд амьсгалаа гаргаад нурууг бүхтэлье. Амьсгалаа аваад цээжийг нээлээ. Амьсгалаа гаргаад нурууг хойшин сайтар түлхээрэй. Энэ байрлалаасаа босоо ширээ байралд оръё. Гар хоорондын зай мөрний хэмжээний зайтай, өвдөг хооронд мөрний хэмжээний зай авна. Гарын бугуй болон мөр нэг шугамд, өвдөг ташаа нэг шугамд. Яг л ширээ шиг ус тавихад асарахгүй гэж бодоод тэгшилж өгье. Амьсгалаа аваад хоёр хөлийн үлмий дээр гიშгээд амьсгалаа гаргаад өвдгийг нь улаад урагшаа алхаж ич. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хоёр гар дэш тааз руу. Амьсгалаа гаргаад тадаа санаа байрлал. Тадаа санаа байрлал бүх йогийн байрлалын суурь байрлал. Хөлийн эрхийн ураг нийлүүлээд өсгөндөө үл ялыг зааваад зогсъё. Хэрвээ ингэж зогсоход хүнд толгой эргэж байвал хөлөндөө мөрний хэмжээний зай аваад зогсож болно. Хөлийн давхаан дээрээ сайтар зогсоод бүх тэнцвэрийг өгөөд элсэн дээр хөлөөрөө сайтар шигдэж гişиг зогсож ийн гэж төсөөлье. Гуйг чангалж өвдөөний нүдийг дээш өргөөд гидсийг чангалъя. Амьсгалаа аваад гаргахдаа хавруу ташаа хоорондын зайг богинохон болгоцгоё. Хоёр гар биеийн дагуу ахар сүлийг үл ялыг дотоо шумаад урагш цэг зогсъё. Амьсгалаа гаргаад тадаа санаа энэ байрлалыг авах нь. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу мөр чихнээс зайтай сул. Амьсгалаа гаргаад хоёр гар газар. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад амьсгалаа аваад хагас өндийгөөд нуруу цэх гарыг шилбэн дээр эсвэл гуйн дээр тавьж болно. Өвдгөн дээр тавихгүй. Эсвэл нэмэлт материал хэрэглэж болно. Амьсгалаа гаргаа хоёр гар газарт хоёр үлийг арагшин тавилаа. Амьсгалаа аваад банз байрлал. Гар хоорондын зай мөрний хэмжээний зайтай. Гарын арга руу сайтар савайлгсан нурууг хотоолохгүй 70 хоорондын зайг дүүргэж өгнө.
Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад доош харсан нохой. Хоёр хөлийн өсгийг газар руу сайтар шахаж өгье. Хоёр хөлийн өсгийг нэгээр нь ээлжлэн газар руу шахаж өгье. Амьсгалаа аваад хоёр хөлийн үлмий дээр гიშгээд амьсгалаа гаргаад өвдгийг нуглаад хоёр гарын дунд аалхаж очив. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хоёр гар дэш тааз руу. Амьсгалаа гаргаад тадаа санаа байрлал. Тадаа санаа байрлаа дахин санаад бие техникээ шалгаж үзье. Гой чанга өвдөний нүдийг дээш өргөөд гизээ чангалаад хоёр гар биеийн дагууцыг амьсгалаа гаргаад тадаа санаа. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу мөрч ихнээс зайтай. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт хоёр хөлийг араш тавья. Амьсгалаа аваад банз байрлал. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад доош харсан нохой. Амьсгалаа аваад хоёр хөлийн үлмий дээр гიშгээд амьсгалаа гаргаад өвдгийг нуглаад хоёр гарын дунд аалхаж очлоо. Амьсгалаа аваад хагас өндөгөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хоёр гар дэш тааз руу. Амьсгалаа гаргаад тадаа санаа байрлал. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хагас өндий. Амьсгалаа гаргаад хоёр гарыг газар тавиад хоёр хөлийг араш тавилаа. Амьсгалаа аваад банз байрлал. Амьсгалаа аваад бар үлийг зүүн хөлн дээр тавилаа. Амьсгалаа гаргахтаа буулгаад эсрэг талдаа давтаад хий. Амьсгалаа гаргаад гизээрээ хэвт. Амьсгалаа аваад хагас өндөгөө. Амьсгалаа гаргаад доош харсан нохой байрлал. Амьсгалаа аваад бар үлийг дээш тааз руу өргөөд баруун гарын гадна талд авчирлаа. Арын хөлийн өвдгөн дээр тулаад хөлийг буулгалаа. Энэ байрлалаасаа ташааг баруунаас зүүн тийш нь хөдлөж чилээг нь гаргая. Эсрэг тал руугаа дахин давтна. Би энэ хэсэг маань хөдөлгөөнд байдаггүй учраас хөдөлгөөнд оруулж өгч байна. Амьсгалаа аваад бар үлийг татаад амьсгалаа гаргаад доош харсан нохой. Амьсгалаа аваад зүүн хөлөө дээш тааз руу өргөөд зүүн гарын гадна талд авчиръя. Цайны дасгалаа давтаад хий. Арын үлийг буулгаад ташааг баруунаас зүүн тийш эргүүл. Эсрэг тийш нь эргүүллээ. Амьсгалаа аваад зүүн үлийг татаад амьсгалаа гаргаад доош харсан нохой байрлалд орлоо. Амьсгалаа аваад хоёр хөлийн үлмий дээр гიშгээд амьсгалаа гаргаад өвдгийг нуглаад хоёр гарын дунд алхаж очлоо. Амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу.
Одоо баруун өлөн дээрээ тадаа санаа байрлал аваад баруун өлөн дээр бүх биеийн жинг хуваарлна гэж төсөөлөө тэнцвэрийг олж авъя. Зүүн хөллөө баруун өлөн дээрээ ачиж сууж байгаа мэт байралд орлоо. Амьсгалаа аваад хоёр гарыг алтлаад баруун тохон дээр зүүн тохойг тавилаа. Хоёр гарыг мушгаад тохойг дээш өргөж. Амьсгалаа гаргаад тадаа санаа байрлал. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа хагас өнийгөө. Амьсгалаа гаргаад хоёр хөлийг арагш тавиад. Амьсгалаа аваад банз байрлалд орё. Баруун хөлийг зүүн хөлн дээрээ тавиад эсрэг талдаа давтаж хий. Амьсгалаа гаргаад гидзээрээ эвтлээ. Амьсгалаа аваад хагас үнд эзгүй. Амьсгалаа гаргаад доош харсан нохоо. Амьсгалаа аваад баруун хөлийг дээш тааз руу өргөөд хоёр гарын дунд авчръя. Арын хөлийн өвдгөн дээр тулаад хөлийг буулгалаа. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу. Амьсгалаа гаргаад хоёр гарыг цээжний урд хавсраа. Амьсгалаа гаргаад зүүн тохойг баруун өвдөгний ард авчръя. Амьсгалаа аваад нурууг сунгаж өгөөд гарахтаа сайтар мушгиж өгье. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд амьсгалаа гаргаад хоёр гар газарт баруун хөлийг арагш татъя. Амьсгалаа гаргаад доош арсан нохоо. Амьсгалаа аваад зүүн хөлийг дээш тааз руу өргөөд хоёр гарын дунд авчирлаа. Арын хөлийн өвдгөн дээр тулаад буулгая. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу. Амьсгалаа гаргаад хоёр гарыг цээжний урд хавсрая. Амьсгалаа аваад гарахдаа баруун тохой зүүн өвдөгний ард. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд амьсгалаа гаргаа хоёр гарыг буулгаад доош харсан нохой. Амьсгалаа аваад хоёр хөлийн өлмий дээр гიშгээд амьсгалаа гаргаа өвдгийг нуглаад хоёр гарын дунд алхаж очлоо. Амьсгалаа аваа хагас өндөлөө. Амьсгалаа гаргаад хоёр гар газарт. Амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу. Амьсгалаа гаргаад тадаа санаа байрлал. Одоо бүгдээрээ майтан дээрээ өөрт дэвтэйхэн байрлалаар завилж сууцгаая. Өөрт дэвтэйхэн байрлалаар завилж суугаад баруун гарыг зүүн өвдгөн дээр тавиад зүүн гарыг биеийн хойнд тавьж өгье. Амьсгалаа аваад нурууг тэнэлгээд амьсгалаа гаргаад нурууг мушгиж өгцгөөе. Амьсгалаа аваад гаргая. Амьсгалаа аваад биеийн төвд ирээд эсрэг талдаа давтаад хийцгээе. Амьсгалаа аваад биеийн төвд ирлээ. Хоёр хөлийг жигээ зүүн хөлийн өвдгийг нуулан баруун хөлний гуйны дотоош талд тавиад амьсгалаа аваад хоёр гар дээш тааз руу амьсгалаа гаргаад хөлийн үзүүрлөө урагш суна. Амьсгалаа аваад дээш өндийгөөд эсрэг талдаа давтаад хийцгээе. Дээр байгаа гар чихний дээр дотор талд байгаа гараараа нөгөө гуйндаа хүрээд сунж. Өөрт дэвтэйхэн байрлалаар зайлж суугаад амьсгалаа аваад хоёр гарыг алтлаад баруун гарын тохон дээр зүүн гарын тохойг тавиад хоёр тохойг дээш хамарны харалтай өргөж өгье. Хэрвээ гараа мушихад хэцүү байх юм бол өөрийгөө тэврээд өгч болно. Энэ дасгал маань нурууны дээдлийн булчинг суллаж
хуянг арилгаж өгдөг. Амьсгалаа гаргаа буцаад эсрэг талдаа хийцгээе. Тохойг дээш сайтар өргөж өгөөд мөрийг суллаад амьсгалаа гаргаад буцлаа. Одоо бүгдээрээ шаасана буюу амралтын байралд ороод араас 15 минут хөвтөөд унтцгаая. Анх хөвцсөн байрал шиг хөвтөөд дээш хараад 2 гар биеийн дагуу биенээс үл хэлэх зайтай 2 хөлөндөө мөрний хэмжээний зай аваад гаднын шагаагаар газарт унгаж өгье. Ирөөг дээш эдэлэхгүй үл ялэг цээж рүүгээ шахаж өгөөд сайхан амарцгаая.
гэсэн хിവэрээ зүүн талаараа айж ухаан үндийн босон завилт сууя. Хоёр гараа цээжнийхээ урд хавсраад гарын алгыг сайтар үрээд халааж уй. Халсан гарын алгаанууд нэрээ тавилаа. Гараа дахин цээжний урд хавсраад доош тонгоон намастай. Нүдээ доороос нь дэш